Тэгэхээр Иохан тэнд юу харсан бэ гэхээр хаан болоод нядлуулсан хургийг харсан. Өөрөөр хэлбэл бурхан энэ хоёр байхгүй бол сүмд хизээч сэтгэл хангалуун байж чадахгүй. Авраам бас яг харсан хүүгээ өргөж явах та. Энэ бол гарцаагүй ирээдүйд. Тийм учраас тэр баярлан хөөрж байсан гэж. Зөвмөр 22 руу эргээд оч. Арангуурд дугаар ишлэлээр Авраам хараага өргөн ажиглахад нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тэгэлснийг харсан ба. Тэгээ Авраам очиж тэр эр хоньыг барьж аваад хүүгийнхээ оронд түүнийг шатаал дахил болгон өргөжээ. Тэгээд Авраам тэр газрыг эзэн хангана гэж нэрлсэн учраас хүмүүс өнөө хүртэл эзний ууланд хангагдах болно гэж хэлдэг болжээ. Дараад нь эзний тэнгэр элч Авраамыг 2 дахь удаага тэнгэрээс дуудаж эзэн ийн айлдаж байна. Чи ийхүү уйлдэж хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй учраас би өөрийн нэрийг барьж тангаргалах нь би үнэхээр чамайг өрөөж чиний үрсийг тэнгэрийн одод далайн эргийн эсмэд асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үе таалгыг эзлэн авах болно. Бас чи миний үгийг дуулууртаа дагсан учраас газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан өрөөгдөх болно гэж. Авраам гэрэн дотроо асар өндөрт гарч ирсэн маа энэ. Яг л бурхан хэлж ш хөө чи надаас имэдгийг би одоо мэдлээ гэдэг чинь тэр тамгаан тавьж өгч байна. Тэгээ хариуд нь бурхан юу гэж хэлж байна? Харин би өөрийнхөө нэрээр чамд би тангаргалж байна. Би чамайг үнэхээр өрөөх болно. Өөрийнхөө үгийг баталж. Авраам биш үү? Бурхан Есүс Христийг хүн төрлөختөнд өгсөн тэр нэг одоо тэр золиос байгаа шүү дээ. Тэр нэг сэтгэл, тэр нэг зүрх байгаад байгаа шүү дээ. Тэрийг Авраам одоо өөрийнхөө зүрхэн дотор автсан байгаа байхгүй юу? Үндсэндээ бид нар зүрхээ бурханд өгөх юм бол бидний зүрх эргүүлээд бурханы зүрх болж болно. Түүний шаналл, түүний баян байдал, түүний одоо зүрхэнд юу байдгийг тэд нар бүгдээрээ энэ зүрхэн дотор суулгагдана. Тэгж бидний зүрх шинчлэгдэнэ. Тэгэхээр Авраамын зүрх одоо яг бурханыхтай адилхан болсон. Одоо ямар ч маргаан байхгүй. Яагаад гэвэл тэр бурхан айл ертөнцийн суйраас өмнө нядлуулсан хургийг харж байсан, тэр нядлуулсан хургийг бэлдэж байсан, нядлуулсан хургийг илгээсэн, тэр загалмай дээр нас орсон. Энэ бүх зүйлийг одоо Авраам хийсэн шүү дээ, тийм ээ. Хүүгээ өгглээ, өгсөн даруйдаа тэр хүүгээсээ салсан байгаа. Тэгээд дараад маргааш өглөө эртлэн боссон 3 хоногийн замыг туулсан, хүүгээ авэачж өгсөн, хөвгүнд бүх хар хүрэхэд хүн дахин амьсан мэт түүнд буцааж ирсэн маа. Одоо бурхан Авраам бурхны зүрх сэтгэлийг маш сайн мэднэ. Миний бурхан тийм зүрхтэй. Яа тэгэл тэр ямар зүрхтэйг миний дотор суулгаад өгсөн учраас. Бид нар ийм л учраас бидний өргөлийн сургаал, бидний золиос гэж яриад байгаа тэр зүйлд бүрэн өөрчлөлт орох хэрэгтэй байгаа байхгүй. Хэрэг бид нар ингэж энэ гүн ойлголтын дотор шинжлэх юм бол заа юу. Энэ гүн ойлголтын дотор бид нар шилжиж чадах юм бол бидний өргөл мөргөл асар гүн утгатай болно. Асар гүн утгатай болно. 2хан зэсцоос өгчээсэн эмэгтэйг хараад бурхан хэлдэг шүү дээ. Есүс тийм ээ. Өө энэ эмэгтэй маш үнэтэй зүйлийг надад өглөө гэж. 2хан зэсцоос түүнд үнэтэй байсан юм уу? Үгүй. Зүгээр тэр 2 зэсцоосны цаана нэг юм байсныг бурхан хартсан байгаа байхгүй. Хинч хараагүй. 2хан зэсцоос тарх гэж хийж хагаад хинч тэр эмэгтэйг тоогоогүй. Харин Есүс хараад Есүсийн анхаарлыг үнэхээр татсан. Тэгэхээр золиос өргөл гэдэг бол ойлгомжгүй байгаа байхгүй бид нарт ерөөсөө. Яавал зөв өргөсөн болох юм. Тэр биш үү? Тэгэхээр бурханы хүсэл юу вэ гэхээр тэр яаж золиос ер нь золиос яаж явагддгийг зааж өгөх ёстой. Тэр өргөл яаж явагддгийг зааж өгөх ёстой. Магтаал гэж юу болохыг тэр зааж өгөх ёстой бөгөөд магтаалыг бидний аманд тэр хийж өгөх ёстой. Залбирлыг бидний аманд хийж өгөх ёстой. Зааж өгөх ёстой. Бидний хөтлөх ёстой. Тэгэхгүй юм бол эргүүлээд тэрэн лөө юу ч очихгүй байхгүй юу? Бид нар хүнийхээ магтаалыг гараад ийм дуу гараад ийм ингэчлээс ой тэрийг дуулъя ой нөгөө юуг дуулъя хийснийг дуулъя өнөөдөр тэрийг дуулъя тэрс айгуу гоё тест дөрөвчөнд 7 хоногт уйтгартай дуулаа хүмүүс унтаад удаа энэ 7 хоногт амар бүжиглүүлнэ. Хей тэр зөв бидний таацанд хүрээл унж байгаа.
Өргөл ялгаагүй тэр зааж өгөх ёстой биднэрт. Яаж өргөхийг минь тийм ээ? Яаж түүнийг магтахыг минь тийм ээ? Яаж түүнийг амьдралаараа хүндлэхийг минь тэр зааж өгөх ёстой тийм ээ? Яаж юмсад хандахыг минь тэр зааж өгөх ёстой. Тэр зааж өгөх юм чинь тэр надад өгнө гэсэн үг, тэр миний дотор суулгана гэсэн үг. Тэгээ би түнд өгөхөд тэр тааламжтайгаар хүлээж авна гэсэн үг. Би үнэндээ энэ сургаалыг бэлдэж байхдаа маш их сэтгэлээр унсна л та. Надад гарцгүй юм шиг санагдсан. Үнэхээр зүгээр л ухмаар санагдсан. Яа тэгвэл нэг л тийм сэтгэл хангалуун биш байсан. Бидний итгэлийн амьдрал, бидний тэгэл тэр том яриа, бидний тэгэл түүнд өгч байна л гин, түүнд зориулж байна л гин, таны төлөө ажиллаж байна л гин, танд үйлчилж байна. Бүгдээрээ нэг тийм сонин тийм нэг тийм юугаараа гайхуулах вэ? Би танд би юу өгч чадах юм бэ? Гэхдээ бид нар өгч чадна. Яа тэгвэл бид нар Авраамийн хүүхдүүд учраас бидний эцэгт нэг тийм үн чанар байсан байгаа байхгүй. Хэрэг бид нар түүний өмнө гин зэмгүй амьдрах юм бол тэр өв бидэнд орж ирэх болно. Тэр өв бидэнд ирэх. Тийм учраас одоо дэлхий сүрэх үгүй. Одоо бид нар хаанчлах болно. Хэрэг тэр л үнэн болвол Авраамийн хүүхдүүд гарч ирээд үндэстнүүдийг өрөөх юм бол түүнээс зүгээр болсон болоогүй итгэгч нар гарч ирээ 1000 өрөөж орилоод 24 цагаар өрөөгөөд өрөгдөхгүй шүү дээ. Харин тэр өвийг тээдэг хүмүүс тийм ээ, тэр сүнсийг тээдэг хүмүүс, тэр золиосын сүнсийг тэр зүрхийг нь дотроо агуулдаг хүмүүс гарч ирэх юм бол Бурхан бидэнд үндэстнүүдийг захирах эрхийг өгч таарна шүү. Тийм учраас бид нар итгэдэг. Бурхан хаанчлах болно. Бурхан захирах болно. Бурхан өөрийнхөө хүмүүсийг босгож ирэх болно. Тэр үндэстнүүдийн дотор ажлуудаа явуулах болно. Үнэхээр та бол та байдгийн байна гэж амтай болгон түүнийг хүлээн зөвшөөрж өвдөг болгон түүний өмнө унах болно гэж бид нар дуулдаг тэр дуу биелээ орох болох байхгүй юу? Бид нар үхэж болно. Бидний нас гүйцэхгүй гэж бол хамаагүй. Бид нар тэрийг үтсэнээр дайраад байх нь аминчхан байдал юм. Бид нар тэр өдөр ойртсон байхын тулд миний хийх ажил юу юм зүгээр тэрэндээ л тууштай шаргуу байх юм бол миний үр хүүхдүүд тэрийг үргэлжлүүлээл явчихна тийм ээ. Би тэр өвийг үр хүүхдүүдтэй сүнсний хүүхдүүдтэй дамжуулж өгөх санаа тавьчих юм бол тэр чин цаашаа яваа л өгнө. Тэгээд бид нар харна Авраам шиг. Есүсийн өдрийг тэр харсан байгаа байхгүй юу? Бурхан Мосег уулан дээр гаргаад би чамайг энэ газар руу оруулахгүй гэдэг. Гэхдээ харин чи харж болно. Тэгээд Мосе уулан дээр гараад өөрийнх нь дагуулж гарч ирсэн ард түмэн 40 жил цөлөөр дагуулсан тэр ард түмэн ямар сайхан нутагт орж нутгалах гэж байгааг тэр харсан ба. Тэгээд тэр харсандаа баяртай байсан бөгөөд тийшээ орох хувьгүй дээ тэр ерөөсө гомдоогүй. Яа тэгвэл Мосегийн дотор аль хизээний яста би яста нэр та одоос нэр бииштэй яста үег тэр нь үгтсэн байсан байгаа байхгүй юу? Тэр би Бурхан Мосегийн дотор маш гайхалтайгаар ажилласан шүү дээ. За боли Мосе. Би энэ яста дэндүү үндэстэн байна. Алийн болгон энэ үндэстэн намайг голох вэ? Та Египтээс гарсныг уншаад үзээрэй. Бурханыг голж зүрхэлсэн байгаа байхгүй тэд нар. Юу ч чаддаггүй юм байна. Мяа юм байна гэсэн байгаа ш. Тэгээ Бурхан юу гэж хэлсэн бэ? За энэ үндэстэн намайг алийн болгон голох вэ? Би зүгээр устгаад чамаас шинэ үндэстэн бий болгох гэхэд Мосе юу гэсэн бэ гэхээр та энэ үндэстэнг авар эсвэл намайг амийн номноос арч гэж байгаа байхгүй. Түүний дотор аль хэзээний нэг юм үхсэн байсан. Золиосын сүнс байхгүй бол бид нар ерөөсөө өөртөө үхэхгүй маа. Бид нар үргэлжил нэг юмар сайхан эзэн надад илчлээд та би өөртөө ингэ юу ч ярьсан л өөрийгөө ямар нэгэн боломжид гарвал нэг рекламдаад авчих санаатай тэгэл ингэ боломжийг ерөөсөө алдахгүй. Яа тэгэл ерөөсөө би энэ үхээгүй байхгүй ерөөсөө ямар нэгэн байдлаар л өөрийгөө дөвүүлчих санаатай ямар сүнслэг болохыгоо эсвэл ямар одоо мундаг болохыгоо эсвэл одоо яадны чадвартайгаа яаж хийж гаад л нэг одоо боломжил гарвал ингэ харуулчих тийм санаатай гэдэг чинь бидний би амьд байна гэсэн үг байгаа байхгүй. Тийм учраас золиосын сүнс түрэн орж ирэхэд эзэн бидний дотор золиосын сүнсээ байгуулахад бидний би үеэс та сайхан хүн.
бид нар тэрэнд асуудал байхгүй. Түүнээс бид нар үхэх гэж оролдоод хүн угаасаа үхэхгүй шүү дээ. Хүн ерөөсөө угаасаа зөнгөөрөө үхэх дургу байхгүй юу? Тийм биз дээ. Тийм учраас золиосын сүнс бас тэр хаан гэдэг тэр юр бусын одоо байдал тэр оршихгүй. Бидний бүгдээрингийн маань амьдралыг эцэлсэн байх хэвээр. Тэгвэл бид нар түүний нэрээр тоглоом хийхгүй, тэгвэл бид нар түүний нэрийн дор худал хуурмаг компанид ажлуудыг зохион байгуулахгүй тийм ээ. Бид нар түүний нэрийн дор өөрсдөө алтар нэр, эрх ям, мөнгө, цаас хулгайлахгүй, улайрахгүй тэрний төлөө. Харин бид нар зүгээр яах вэ? Есүсийн ярьсан шиг. Бид нар хийх ёстойгоо л хийсэн. Бид нар магтагдаад байхаар юу ч хийгээгүй гэж хэлэх болно. Нэг сургаал зөвлөл төр дэгдэг ш. Би бодлоо нэг өдөр. Ер нь монголчууд их ямар бид нар яг үндэснийхээ хувьд их дорд орсон байгаа байхгүй юу? Зүгээр л итгэдэггүй ингээл хүмүүсийн амьдралыг ингээ харахад одоо байгуулгын ажлыг харахад заяа. Өглөө 8 цаг 00 гэхэд хаалгаар орж ирдэг хүн бол тэргүүний ажилтан. Тэгэл 365 хоногийн турш өглөөний 8 цагт орж исэн бол тэр хүн шагнагдана, оны шилдэг. Яагаад гэвэл яг цагтаа ирдэг. Гэтэл яг цагтаа ирдэг байх ёстой байхгүй. Тэр нэгт магтаал, шагнаал байх албагүй. Эсвэл нэг их нэртэйгээ насаараа амьдарж байгаад яасан бол бүр ингээл амны байвал амар үнэнч. Яг л бусд нь бүгдээрээ үнэнч биш байгаа байхгүй. Тэгээ бид нар зүгээр ингээ бодоод байхаар яа одоо цэвэрлэгч бай. Амар сайн цэвэрлэг. Зүгээр л ингээ амар сайн биш шүү заяа. Зүгээр ингээ цэвэрлдэг. Эсвэл даргаагаа харагдангууд цэвэрлэл дарга нь яваалгүй шалны модоо хаяа суучдаг. Тэгэл яг дарга нь харахаар тэр нэг юм хийгээд байгаа байхгүй юу? Тэгэл энэ айгүй сайн ажилтан. Тэр сайн биш. Тэр зөв хийх ёстой юм хийж байгаа байхгүй юу? Харин давуулан хийвэл ямар нэгэн яриа байж болно. Би энэ тухай бодох их дуртай байхгүй. Бид нар Солонгост ажилладаг багт 7 цагаас ажил эхэлдэг. Тэгээ би 7 цагт очихоор ерөөсөө ингээд ажиллаа дутуу ойлгох юм шиг эсвэл ингээд санд минд ингээд сандчаал халаад малаадаа өмсөх юм шиг санагддаг гэсэн учраас дандаа 10-20 минутын өмнө очдог. Хинч намайг магтдаггүй байсан. Манай дарга гэж намайг магтдаггүй байсан. Би ч ирэх ёстой цагтаа ирж байна. Тэгэхээр бидний төвшин үнэндээ амар дор унтсан байгаа учраас энэ ингээд цагтаа хурж ирээд хийх ёстой юм хийж байгаа хүн бол ер бусын харагдаад байгаа байхгүй бид нарт. Үгүй ээ байгуулгын авраг энэ бол яарахгүй юм. За тэгээд 4 цагт уулзъя. За нэг цагаа 4 цаг гэсэн бол 4:15-д ирээд 6 гэсэн бол 6:15-д ирдэг хүн бол амар цаг барина. Барьдаг хүн тооцогдно. Яг л бид нар 4-5 цагийн запастай явдаг учраас. Тэгээ бид нар чи хаана явна гэвэл найз нь яг одоо наач очиж явна гэхдээ бид нар орон дотор гівтчихэдэг. Тэгэхээр нөгөөд нь ч гэсэн мэдж байгаа байхгүй за энэ худлаа да энэ гэртээ байгаа гэсэн ирнэ. За одоо удахгүй ирэх байхыг. Зүгээр ерөөсөө л бид нар айгүй дор орсон байгаа байхгүй. Оюун санаа сэтгэлгээ сэтгэхгүй бүгд дор. Тэгэхээр хэрвээ Есүс Христийн хаан тус энэ газар бууж ирэхгүй юм бол найдвар ерөөсөө байхгүй юм. Яагаад үндэснүүд оройтож байна? Яагаад үндэсний хаадууд хувилдаж байна? Яагаад хоорондоо байлдаж байна? Яагаад энэ олон гай гамшиг ингэж явж байна? Яагаад л бурхан нэг юм хэлээд байна шүү дээ наач. Хүш бурхан те зөвхөн биднээс тэр өөрийнхөө ажлыг асуухгүй байхгүй юу? Тэр чинь нэг золиос гаргацсан байгаа шүү дээ. Хүүгээ өгцөн байгаа тийм ээ. Бүх хүн төрлөختөнд энэ хамаатай. Ой, итгэж гэн үү, итгэдэггүй байна уу? Лалын шашинтай юу? Буддын шашинтай юу? Бөөд мөрөгдгүй ерөөс хамаагүй. Бүх хүнд энэ хамаатай. Бүх хүнд. Тийм учраас бүх хүнд хамаатай учраас бүх дэлхий жижирж байгаа байхгүй бүгд. Түүс бурхан за тэр яах вэ? Тэр миний золиос энэ дэлхий ойлгоно гэж хизээш харин та нар бол гихгүй. Яг л тэр бүх хүн төрлөختөнд зориулж энийг хийсэн учраас бүх хүн төрлөختөн энд нь хамаатай болчихж байгаа байхгүй юу? Тийм учраас тэр бүх хүн төрлөختөнтэй эннийхээ тооцоог хийх болно. Тэгээд яах вэ гэхээр өөрийнхөө хаанчлалыг заавал хүн төрлөختөнд харуулах болно. Тэр үед хэрв та бид нар Авраамийн өвийг хүлээж авах хэмжээнд насанд хүрээд 90 цент очисон байх юм бол бурхан бидэнд үндэстнүүдийг өв болгож өгнө. Тэгээд хүмүүс харахтаа тийм байлгүй. Есүсийг хаана гэж хэлдэг энэ хүмүүс ийм байх ёстой байлгүй дээ. Арайч дээ. Ингэж амьдрах байлгүй дээ. Даанч дээ. Одоо бол Есүс итгэдэг хэр биднийг бараг мэдрэл муутай гэж бодож байгаа шүү дээ. Нэг үе яхаа биднийг мангар гэдэг байсан. Харин одоо бол бүр эвлэрсэн тийм хідэн юмнууд цуглаж хинт ч хэрэгтэй юу гаач ярьдгийн тийм аль мангар юм шиг дуугаа дуулаад мангартаал тэгэл дээр нөгөө нэг
Манай ерөнхийлөгч байсан их хоёр зурагтаар ирж байлаа шүү. Үгүй тэр сүм өмдөө очоо Есүс Месүсээ дуудаад ерөөс уусаар өөрчлөгдөхгүй. Хэрв зөвхт хүн түүнлөө хандаад залбирах юм бол мэдээж дуустна. Харин